хэрэглэгч дугаартайгаа цахилгаан холбооны үйлчлэгч хооронд шилжих техникийн боломж бүрдүүлэх гээд үйлчлэгчийн хүлээсэн үүрэг дээр нэмсэн байдаг 2014 онд. Үүнийг хэрэгжүүлэх нь бол нэлээд маргаантай сэдвүүд бол явсан, та бүхэн бүгдээрээ мэдж байгаа байх. За тэгвэл дугаар шилжих асуудлыг шийдэгдэл төр орхиод шаардлагатай үед сүлжээгүй газар хоорондоо холбогдоод байгаа сүлжээгээр нь дамжуулаад ярьдаг болчихё гэсэн энгийнээр хэлбэл. Үүрэн холбооны хэрэглэгч яаралтай дүргэн тусламжийн дугаарт ямар ч тохиолдолд шуурхай холбогдож төрийн үйлчлэгийг цаг алдалгүй авах хэрэгтэй. 2018-аас 2024 оны хугацаанд ажлын хэсэг байгуулж ажилласан. Энэ ажлын хүрээнд бид нар 5 операторуудтайгаа нийлж технологийн шийдэл гаргаж энэ маань бас одоо амжилттай болох шийдэл гарсан байгаа. За 112 дугаартай үйлчилгээг одоо ашиглалтанд нэвтрүүлэх асуудал бол мэдээж олон орон нутгийн иргэдээс ирдэг саналуудын нэг. Unitel болоод Mobicom ч гэдэг нь бусад операторын үйлчилгээнүүдийг эзэмшсэн байдаг. Манай том газар нутагтаа мэдээж бүх одоо операторууд нэг зэрэг орох боломжгүй энэ газрууд нутаг дээрээс одоо нөгөө оператор компанийхаа сүлжээгээр дамжуулаад яаралтай тусламж дуудлага авахын онцгой нөхцөл байдлын үед бас олон хүний амь нас эрсдэх, за одоо нөхцөл байдлыг бас даван туулахын боломжийн талаар бас чухал асуудлууд хөндөгдөж байгаа. Хэрэглэгчдийн үн тариг бас өөр аюу эмзэг байдаг. Бид нар ч өөрсдөө ингээд битүү ингээд бүтэн өрсөлдөөнтэй учраас үнэ буулгаж чаддгүй. За үн жоохон өсгөд маш эмзэг хэрэглэгчтэй. Тэгэхээр магадгүй 3 дахин өртөхтэй тэр үнийн маань авах хэрэглэгч хэд байх вэ гэдэг тоо тодорхойгүй байгаа учраас ийм хэмжээний эрсдэлгүйч хөрөнгө оруулалт хийх нь биднэрт бол үргэлжлэхгүй байна гэж харж ингэж. Яавал хийхэд боломжгүй байна вэ гэж биш. Ямар арга барилаар хамгийн бага хөрөнгө оруулалтаа хамгийн богино хугацаанд энэ дотоод эрхомгийг хийж болох вэ гэдэг шийдлийг цахим хөгжлийн нөөц харилцаа холбооны яам одоо алтан даргын дугаар алтан дарга тэгээд харилцаа холбооны зохицуулах хороо чин зөриг дарга та бүхнийг онцгой анхаарал хандуулад энэ дээр одоо хариуг нь албан ёсоор ингээд бичгээр болгож ирүүлээрэ гэж хэлмээр байна.